Визийн хугацаа сунгуулах. Монгол улсад богино хугацаагаар ирсэн гадаадын иргэн нь визийнхээ хугацаа нутаг буцаж амжихгүй болсон тохиолдолд байх хугацаагаа сунгуулах хүсэлт гаргадаг. Үүнийг иргэд визийн хугацаа сунгуулах гэж ярьж хэвссэн. Байх хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа визийн хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө хүсэлтээ гаргадаг. Гэхдээ өмнө нь визийн хугацаагаа сунгуулж исэн бол өмнөх сунгалтын хугацаа дууснаас хойш 90 хоног өнгөрөөгүй тохиолдолд дахин хүсэлт гаргах, сунгуулт хийх боломжгүй гэдгийг анхаараарай. Визийн хугацааг сунгуулахдаа e-immigration цэгийн сайтад хандаж цахимаар хүсэлтээ гаргадаг. Сунгалтын хүсэлт шийдвэрлэгдсэний дараа сунгалтын тэмдэглэгийг Монгол улсын хилээр гарах үедээ хилийн бонд дээрх манай албан хаагчдаар бичүүлэх боломжтой. Мөн шаардлагатай тохиолдолд гадаадын иргэн харьяатын газрын төв болон бонд орнуудад дах салбар нэгж аймагуд дахь ахлах мэргэжилтнүүдэд хандаж сунгалтын тэмдэглэгээ хийлгүүлж болно.